За би өмнө нь бас хэлжсэн дахиад бас хэлье. Намайг сайдаар ажиллаж байх үед одоо соёлын яамны зүгээс Монгол хаан жүжиг зориулан ямар нэгэн санхүүжилт гараагүй болохыг одоо аль бие ёсоор хариуцлагатай мэдэгдэж байна. За би энэ хоёр гишүүний хувьд бол одоо бас маш хариуцлагатай ажил хийжсэн буюу хууль зүйн сайд байсан хүн одоо сургаар дээрэс нь одоо нягтлж үзэхгүйгээр юм хариуцлагагүй мэдэгдэл хийж гэнэ гэж үзэж байна. За өмнө нь бас одоо та бүхэн сэтгүүлч нарын хэд хэдэн нурсны машинтай гээл энэ нь худал гэдэг нь тогтоогдсон. За сая улсын хурлын даргыг одоо хүн онц ноцтой гэмт хэрэгт одоо би хэлжиж одоо чадахгүй онц ноцтой гэмт хэрэгт гүтгсэн. Тэгэл бас энэ нь одоо худлаа мэдээ боллоо гэдэг нь тогтоогдсон гэдэг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр ийм хариуцлагатай ажил хийж байгаа хүн бас өөртөө дүгнэлт хийх ёстой болоо гэж бодож байна. Цааш та бас анхаарах нь зүйтэй болоо гэж бодож байна. Засгийн газар ер нь за Монгол хаан жүжигт биш юмаа гэхэд ер нь гадаад сурчлагаандаа 7 тэрбум төгрөг зарцуулсан юм уу? Энэ одоо баримт яг юунд зарцуулагдсан баримт юм бэ? Одоо бас гадны компаниас зарцуулсан юм дээр нь болохоор одоо ингээд гадаад харилцааны яам бол ийм гэдэг хамтарч сурчлага хийж ийсэн, сурчлага ажлыг хийж ийсэн гэдгээс холбогдох яам газруудаас нь бол ийм юм байхгүй гэдэг. За би мөн одоо хариуцлагатай хэлэхэд мэдээж одоо Монгол хаан жүжигийн хүрээнд бол бид нар бодлогын нэмшиг бол одоо өгчээсэн. За тэрний юу гэхээр албан бичиг гаргаж өгөх, за зарим нэг улсуудыг товолж өгөх ажлуудыг бол хийжсэн. Та бүхэн бас харсан бах Монгол улсын тэргүүн ерөнхийлөгч маань хүртэл англи улсад одоо айлчлал хийгээд явж байгаа үедээ Монгол хаан жүжигтэй холбогдолтой театрын удирдлагуудад очиж уулзах, энэ продакшнуудад уулзах ажлуудыг бол хийж явж исэн. За нөгөө талдаа улсын засгийн газраас одоо Naticus партнертай хамтарч ажилласан талаар ярьж байна. Энэ дээр бол одоо тухайн хоёр байгууллага буюу одоо Эрдэнэс оюутлахаа болон гадны байгууллагаас тодруулах нь зүйтэй болоо гэж үзэж байна. Гэхдээ засгийн газрын гишүүний хувьд бол хэлэхэд засгийн газрын бүхэл гишүүдтэй хамтарч ажиллаж байсан зүйл бол байгаа. За намайг ч гэсэн мөн дэмжиж ажиллаж байсан зүйл бол байгаа. Юу гэхээр би яг тухайн үед англи улсад албан томилолттой явж исэн. За би ямар ажиллаар явж исэн бэ гэхээр Оросын холбооны улсад очоод Оросын холбооны улсын соёлын сайдтай бид нар уулзалт хийсэн. Энэ хүрээндээ одоо Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон буюу ноён уулын олдврыг Эрмитаж музейд одоо байрлуулсан байгаа. Бөгөөд энэхүү үзмрүүд нь буцаж Монгол улсад ирэх юм хууль эрхцэн орчинтой учраас энийгээ бид нар бас буцааж авахар хэлэлцээр хийж одоо аль бие ёсоор хүсэлт тавьж исэн. За үүнийгээ бид нар одоо англи улсын засгийн газраас дэмжлэг хүүднээс очиж уулзалт бол хийжсэн. Би тухайн үед очиж уулзахдаа одоо соёлын асуудал эрхэлсэн одоо сайд Лорд Паркинсон, за үүнээс гадна хэвлэл мэдээлэл, дээрэс нь спорт болон соёл хариуцсан сайд Люси Фрейзер, за Азийн асуудал хариуцсан сайд нар их мэт олон сайд нартай уулзаж уулзалт хийсэн. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр дамжуулан мөн одоо Монгол улсын өвийг энэ Оросын холбооны улсаас татан төвлөрүүлэхэд тусалцаа үзүүлээч гэсэн ярилцлагуудыг хүртэл өгчээсэн ажлууд бол хийж исэн. За мөн цаашлаад Go Mongolia-гийн талаар асуулаа гэж ойлголоо. За Go Mongolia бол одоо Монгол улсын засгийн газар тэр дундаа оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын хүрээнд хийсэн одоо соёл, аялал жуулчлал, гадаад харилцаа хамтын ажиллагааны хамгийн том одоо бодлого бөгөөд хамгийн амжилттай хэрэгцсэн бодлого гэж үзэж байгаа. Миний хувьд бол за энэ хүрээндээ бид одоо та бүхэн мэдж байгаа яг ковидын өмнө бол манай аялал жуулчлалын салбар нэг ойролцоогоор 500 гаруй мянган жуулч хүлээж авдаг байсан. За яг ковидын дараа буюу 2022 онд бол манай жуулчдын товор 200 мянга болоод унчихсан. Басан за энэ ч утгаараа бид нар Монгол зочлох жил болгон 2023 оноос 2025 оныг зарлаад ажил эхлүүлсэн. Тэгээд энэ хүрээндээ Go Mongolia брендийг үүсгэж энэ одоо олон улсын сурталчилгаа дээрээс нь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх дээр анхаарсан. За ингээд үр дүнд нь бол 2023 онд одоо нийтдээ ойролцоогоор 650 гаруй мянган жуулчин ирсэн. За ингээ 2024 онд бол одоо түүхэн дээд хэмжээ буюу 808 мянган жуулчныг бид хүлээж авсан. Ингэснээр эдийн засгийн эргэлтэнд ойролцоогоор 1.6 тэрбум долларыг оруулсан. За энэ нь Монгол мөнгөөр тооцох юм бол ойролцоогоор 6 их 80 төгрөг. За бид нар өнөөдөр улсын төсөв хэлсэж байна. Улсын төсвийн хүрээнд одоо 30 их 80-ын төсвийг бид нар хэлсэж байна. Тэгэхээр энэтэй харьцуулаад үзэх юм бол 20 орчим хувьтай дүүцгүүлсэн эдийн засгийн эргэлтийг бий болгосон. Энэ яаж ингэж эдийн засгийн эргэлт бий болдгоо гэхээр орж ирж байгаа жуулчин болгон Монгол улсад орж ирээд ойролцоогоор $2000 зарцуулдаг.
Тэгэхээр үүнээс үзэхэд бол бид ийм хэмжээний эдийн засгийн хэрэглэлтийг бий болгож байна гэж үзэж байгаа. За ингэж амжилттай энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд бид нар олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ бол одоо дан ганц Монгол улс гэхгүй дэлхийд дахина хэрвээ одоо өөрийн улсаа сурчлан таниулах, цаашлаад одоо иргэдэд таниулъя гэвэл олон улсын томоохон байгууллагуудтай ажилладаг. За энэ хүрээндээ бид нар одоо CNN, за дээрэс нь Английн үндэсний телевиз болох BBC, за дээрэс нь Премьер Лигийн баг болох Fulham, за цаашлаад одоо дэлхийн хамгийн том олон улсын үндэсний брендийг хийдэг Edelman гэх мэтчлийн байгууллагуудтай энэ Edelman-ээр дамжуулаад цаашлаа National Geographic, Time Magazine гэдэг олон байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ хамтын ажиллагаанд яг хэдэн төгрөг зулсан бэ? Өнгөрсөн хугацаанд таныг сайдаар ажиллаж хугацаанд Монгол улсын гадаад харилцаа, гадаад бодлогыг хөгжүүлэх, энэ жуулчдыг татах гэдэг олон бас имплюсүүд ирсэн шүү дээ. Энэ яг хэдэн төгрөг зулсан. За ингээд яг одоо соёлын яамны зүгээс бол эдгээр одоо олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахдаа бид нар 2023-аас 2025 он 26 оныг дуустал буюу юм олон жил дамнасан хамтын ажиллагааны гэрээнүүдийг бол хийсэн. За эдгээр компаниудтай хамтарч ажилласнаар нэгдүгээр бид нар BBC-тэй чинь хамтарч ажилласнаар 170 сая хүнд хүрсэн. За хоёрдугаар CNN бол 270 сая хүн төрсэн. За Fulham-ыг дамнаад одоо 215 сая хүн байсан. За бид нэр хятад улсын томоохон платформ, онлайн платформ болох Trip.com-тай хамтарч ажилласан. Энэгээр дамжуулаад бид нэр 215 орчим сая хүнд нэвтэрсэн гэдэг ийм мэдээлэл гарч ирсэн. Ингээд бид нар нийтдээ бараг 670 орчим сая хүнд хүрсэн ийм компанитай ажлыг бол хийсэн. За ингээд ажиллахдаа түрүүний хэлсэн компаниудтай одоо BBC-тэй жишээ нь бид нар 500 мянган долларын гэрээ хийж ажилласан. За цаашлаад одоо CNN-тэй 1.7 сая долларын гэрээ хийж ажилласан. Ингээд бид нар нийтдээ 2023-аас 2026 оныг дуустал хийгдэх энэ нийт гэрээнийхээ хүрээнд 5.9 сая долларын гэрээг бол байгуулсан. За яг намайг сайдаар ажиллаж байх үед болвол гүйцэтгэл нь гарсан хүрээндээ 2.1 сая долларын одоо төлбөрийг бол төлсөн. Инхээр одоо зарим төлбөр нь цаашаа үргэлжлээд гүйцэтгэл нь гарахаар хийгдэхэр үлдсэн байна гэсэн үг. Одоо яг мөрөдөл да Монгол хаан жүжигт соёлын яам болон Монгол Улсын засгийн газраас энэ гадаад сурталчилгаанд мөнгө зарцуулсан юм. Энийг бичсэн байдлаар та маш хариуцсан. Та соёлын сайд багтаа бас одоо энэ хоёр гишүүнийг бэлтгэсэн компанид хамтарч ажилласан. Компанитай ажилласан мөн шилжүүлсэн зүйл байгаа юм. Яг Монгол хаанд зориулж ойлгосон зөвлөж бид өгсөн юм. За нэгдүгээрт би саяныхаа ярьсан зүйлийг дуусгачаад таны асуултанд хариулъя гэж бодож байна. Тэгэхээр бид нар яг соёлын яамны зүгээс бол эдгээр компаниудтай буюу түрүүний нэрлсэн одоо CNN, BBC, Fulham, Trip.com гэх мэтчлэн байгууллагуудтай бол 2023-аас 26 оныг дамсан гэрээний хийхдээ 5.9 сая долларын гэрээ хийсэн бөгөөд за энэндээ одоо 2.1 сая доллар намайг сайдаар ажиллах үед одоо гарсан. Үргэлжлэл нь бол одоо хэрэгжилтэд хангаад явахдаа хийгднэ гэж үзэж байгаа. Энэний үр дүнд бид бүхэн өнөөдөр 690 сая хүнд хүрсэн байна. Цаашлаад өнөөдөр Монгол улсад одоо хамгийн өндөр тоотой жуулчдыг хүлээж авсан буюу 1.6 тэрбум доллар эдийн засгийн хэрэглэлтийг бий болгосон байна гэсэн үг. За үүнийгээ бид яг дүгнээд хэлэхэд бид нар $1 одоо энэ олон улсын сурталчилгаанд зарцуулснаар нөгөө талдаа ойролцоогоор $1600 эдийн засгийн хэрэглэлтийг бий болгосон байна гэж үзсэн. Ингээд үзэхээр бидний 3500 төгрөг тутамд ойролцоогоор 5 сая төгрөгийн эдийн засгийн хэрэглэлтийг бий болгосон байна гэсэн үг. За энэ цаашлаад хамгийн гол нь ямар нөлөө гол нөлөө нь юу байсан бэ гэхээр энэ ч одоо эргээд бид нар одоо цочод буудал, бааз, жуулчдад явж байгаа такси, за дээрэс нь юу гэдэг одоо нэг худалдаа эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань нөгөө талдаа малчтны хүртлийн эдийн засгийн хэрэглэлтийг бий болгож байгаа юм маш амжилттай хэрэгцсэн гөө мөнгөлөө гэдэг төсөл байгаа. Үүнийг одоо ямар ч хаа хамаагүй зүйлтэй уялдуулж холбож ярьж байгааг бас маш харамсалтай байна гэдгийг эхлээд хэлье. За цаашлаад дахиад хариуцлагатай хэлэхэд намайг соёлын сайдаар ажиллаж байх үед за соёлын яамнаас Монгол хаанчлалтай холбогдуулан ямар нэгэн одоо санхүүгийн зарцуулалт төсвөөс гараагүй болно гэдэг би бас ярианыхаа эхэнд хэлсэн дахиад хариуцлагатай хэлье гэж бодож байна. За Go Mongolia төслийн хүрээнд бол бид нар
цаашлаад чи энийг хэрэгжээд явах ёстой төсөл гэж үзэж байгаа. Яагаад гэхээр бид нар урт хугацаатайгаар олон улсад өөрийнхөө улсыг сурчлан таниулж ээж илүү үр дүнтэй болдог. За дэлхийд дахина бүх улсууд энэ арга хэмжээг хэрэгжүүлдэг. Бид бүхэн одоо маш сайн мэдэх одоо Вьетнам улс одоо манай монголчууд манай Монгол улсын 22 дахь аймаг боллоо гэдэг. Вьетнам улсд хүртэл одоо яг ийм үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Вьетнам улс маань өнөөдөр жилд 10 сая долларыг зөвхөн гадаад сурталчилгаанд зарцуулдаг. За ер нь улс орон дунджаар 10-аас 150 сая долларыг жилд зарцуулдаг. Энэтэй харьцуулахад бол манай Монгол улс маш бага санхүүжилтээр 4 жилийн хугацаанд одоо өөрийнхөө улсыг сурчлах гэрээ хийж чадсан байгаа. Тэгэхээр одоо харин энэ одоо маш амжилттай хэрэгжижсэн бодлогыг дараагийн одоо залгамж халааг авч явж төрийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлж явснаар одоо энэ ажилжуулалтынхаа тоог бууруулахгүй нөгөө бидний яриад байгаа эдийн засгаа солонгоруулах одоо уулуурхайн салбараас хараат бус эдийн засгийг төлрүүлэхийн боломж бий болно гэж харж байгаа. Тэгэхээр Эрдэнэс соёлын компани тэр гадны компанитай байгуулсан гэрээг бол мэдэхгүй гэж бодож байна. Нэгдүгээр Эрдэнэс оюут толгой бол одоо миний хамаарал бүхий байгууллага биш. За би түрүүн ярианыхаа эхэнд хэлсэн Эрдэнэс оюут толгойтой болвол хийсэн гэрээний хүрээнд засгийн газар бол хамтран ажиллаж исэн ажлууд байгаа. Би бас нэг зүйлийг энэ дээр онцгойлон хэлмээр байна. Бид бүхэн гадаад харилцаа хамтын ажиллагаагаа хэр сайн өргөжүүлнэ. Төдий чинээ бид нар одоо энэ Азийн яг энэ бүс нутагт байгаа юм одоо хоёр талдаа хүчтэй хөрштэй энэ улсад бол бид нэр ардчил хүний эрх зай цаашлаад эдийн засгийн эрх чөлөөгөө бэхжүүлэхэд маш чухал. Тэгэхээр биднэрт одоо ус төржүүлдэг сэдв гэж байна, ус төржүүлдэг сэдв гэж байна. Одоо хин нэгэн хүн хариуцлагагүйгээр ямар нэгэн мэдээлэл нэгтлэхгүйгээр улс төрийн зорилгоор одоо юм гадаад хамтын ажиллагаа харилцааны талаар мэдээлэл хийж байгаа нь бол би одоо хариуцлагатай албан тушаал асчижсэн үний хувьд бол тун болчмоо зүйл хэлээ гэж харж байгаа. Цаашдаа ер нь манай Монгол улсын төлөө хамтарч ажиллах байгууллагууд бол гарч ирэхгүй. Бид бүхэн эдийн засгийн одоо тэлэлт хийн, худалдаагаа нэмэгдүүлнэ. Тэ одоо нөгөө олон улсын хөрөнгө оруулалт татна гэж ярих үндслэл бол маш хүндрэлтэй болж байна гэж харж байна. Ийм одоо олон улсын коммуникацийн байгууллагуудтай улсын газар болгон л хамтарч ажилладаг. За энэхүү Atticus партнер бол миний ойлгож байгаагаар одоо хамтын ажиллагааны хүрээнд бол хамгийн эхлээд Эрдэнэс оюут толгой дээр одоо оюутлахын өрийг тэглэхтэр хамтарч ажиллаж эхэлсэн гэж ойлгож байгаа. Тэгээд цаашлаад бүх засгийн газрын гишүүдтэй хамтарч ажиллаж исэн. Бүх засгийн газрын гишүүдийг олон улсын одоо томоохон арга хэмжээнд оролцоход бид нар өөрсдийнхөө мэдээллийг зөв бодиттой хүргэхэд тэмдэг үзүүлж ажиллаж исэн. Энэ гэрээг нууцад авдаг нь яагаад авсан юм бэ? За манай соёлын яамн дээр байгаа гэрээ болвол бүгдээрээ одоо ямар нэгэн нууцад хамрагдаагүй ил байгаа. Дээрэс нь манай соёлын яамн дээр хийгдсэн бүх гэрээнүүд бол Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын хууль тогтоомжид нийцэж хийгдсэн байгаа. Бид бүхэн бол дэлхийн нэг номерын компаниудтай дандаа хамтын ажиллагааныхаа гэрээнүүдийг бол хийж исэн байгаа.